Ерөнхий сайд өчигдөр болсон шийдлийн цаг уулзалтын үеэр 5 толгойн цахилгаан станц төслийн барилгын ажлыг эрэг хавар эхлүүлэх үүрэг өглөө. 5 толгойн цахилгаан станц бол тэрбум долларын төсөл. Оюу толгойн том хөрөнгө оруулагч Turkish Hill Resource компани 5 толгойн цахилгаан станцыг барих хөрөнгө босгоход зориулж 15 жилийн хугацаатай 1 тэрбум $, санхүүгийн баталгаа гаргаж өглөө гэсэн мэдээллийг Монгол Улсын сайд инх сайхан уулзалтын эхэнд өгсөн байна. Улсын хурлын эдийн засгийн байнгын ороо эрчим хүчний яам хамтран эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн талаар өчигдөр хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахад эрчим хүчний шинэ их үүсвэр барихын зэрэгцээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил үйлчилгээний эрчим хүчний зарцуулалтыг үндэслэл сайтай тооцож, үр ашигтай, хэмнэлттэй хэрэглэх нь хамгийн үүрэг үүжтэй арга хэрэгсэл мөн гэдгийг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрч, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгааг энэ үеэр онцолсон байна. Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэг Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрийн эрхэд элчин сайд хатагтай Jennifer Zimdal Galt-ийг итгэмжлэх жуух бичгээ барьсантай холбогдуулан өчигдөр хүлээн авч уулзсан байна. Мянганы сорилтын корпорацийн 2 дахь компакт гэрээг ажил хэрэг болгоход талууд үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр ярилцсан байна. Энэ гэрээ Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд дөрвтэй хувь нэмэр оруулахуйц ач холбогдолтой салбарт хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа ерөнхий сайдын үеэр онцолсон байна. Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгээс 7 хоног бүр зохион байгуулдаг морин цаг уулзалтанд Улсын хурлын гишүүн Хүрлбаатар оролцож 2016 оны төсөвтэй холбоотой 3 асуудлаар мэдээлэл хийжээ. Түүний хэлснээр Монгол улсын өр зээл, улсын эдийн засаг төсвийг даах хэмжээнээс хэтэрсэн байна. Тухайлбал авсан зээлийн зөвхөн хүүхд төлөхөд 963 тэрбум, зээлийн үндсэн төлбөрт 2.4 их найд, нийтдээ 3.4 их найд төгрөгийг төлөхөөр 2016 оны төсөвт тусгажээ. Хүрлбаатар гишүүн хэлэхдээ улсын төсвийн орлогыг засгийн газар маш өөдрөгөөр 6.9 их найд төгрөг гэж тооцжээ. Энэ мөнгийг өр зээлд төлөх төлбөртэй харьцуулаад үзэхэд төсвийн орлогын 49.3%-ийг өр зээлийн төлбөрт төлөх гэж байна. Энэ нь улсын төсөв дампуурсан, эдийн засгийн бодлого ямар ч арга хэмжээ авах боломжгүй болгож байна гэж мэдээлсэн байна. Төсвийн хэмнэлт нэрийдлэр халдварт, сүрье, сэхэн амьдруулах зэрэг хүнд нөхцөлд ажилладаг эмч зөвлөгчдийн урамшуулалт цалин хасч эхэлсэн тухай эмч нарын төлөөлөл мэдээлэл хийж салбарын сайдтай асуудлыг эргээр шийдэх шаардлагыг энэ 7 хоногийн эхээр хүргүүлсэн билээ. Тэгвэл талууд тохиролцоонд хүрч эмч нарын цалингийн нэмэгдлийг бууруулахгүй гэсэн байр сууринд хүрсэн байна. 2010 онд тухайн үеийн эрүүл мэндийн сайд Ламбагийн тушаалаар хүнд нөхцөлд ажилладаг эмч ажилчдын цалин дээр цалингийн 50%-ийг нэмэгдэл болгон олгохоор болсон байдаг ч огт хэрэгжээгүй гэх энэ тушаалыг одоогийн эрүүл мэндийн спортын сайд цуцалснаас үүдэн энэ маргаан үйл ойлголцол гарсан байна.